За энэ харагдаж байгаа дүр бол нийт сургалтч бидэнтэй хамт байх ахлах сургуулийн 1-р ангийн сурагч Куросаки Ичиго. Тэгээ Ичиго болохоор Каракура хотод дүүнер болох Карин, Юзу болон түүний хайр халамжуудын цаа болох Ишин мөн нас барсан ч гэсэн хүүхдүүд ихэд зүрх сэтгэлд өргөөлж орчдөг нэгэн болох үзэсгэлэн дээж Масаки нарын хамтаар бол Куросаки эмнэлэгт ажиллангаа амьдарцгаадаг. Тэгээд Ичигогийн өдөр тутмын амьдрал нь бол ахлах сургуулийн ингээл нэгэн сурагчдыг хичээл, хоол, болцоо, хичээл тасалт гээд хаяада болохгүй гаруудыг сургаж өгөх зорилгоор өөрхөн зодон цогон хийж мийг л өрнөдөг. Гэхдээ тэр бол бусдаас бага зэрэг өөр. Учир нь ямар нэг шалтгаанаар бол иргэн тойронд байгаа сүнснүүдэд бол харж чаддаг. Тэгэд нийгэм эхлэхэд бол бидний чи өрсөнс тэр чигээрээ сүнснүүдээс бүрддэг бөгөөд юу бол гарах боломжтой. Тэгээд нэг нь тэргэл сартаас шун, нэг нь уул мэдэх хар ус тэмхтэй байшингийн дээвэр болон цахилгааны шонгийн модны нэр гүйц хараагаал Ицигогийн унтлах өрөөнд бол ягаад ч юм ороод ирдэг. Тэгээд энэ эмхтэй бол Шинигами буюу өхлийн бурхан Гүцэки Рюкия. Тэр Рюкия бол энгийн хүн болох Ицигог өөрийг нь харж чадаад байгаад бол нэлээд гайхаж майхаал. Тэр хоёрын хооронд бол хэсэг яриу бол өрнж эхэлдэг. Тэгээд тэр хоёрын ярианаас бол бид бэлгэж ертөнцид бол хоёр төрлийн сүнс байдаг тухай болно. Тэр хоёр сүнснийхээ эхнийх нь бол энгийн сүнснүүд буюу плас, харин хоёр дахь нь болохоор энгийн сүнс болон хүмүүсээр хооллдог муу сүнснүүд буюу холоуд байдаг тухай бол мэдэж авцгаадаг. Тэгээд дээр нэмээд өөр нэг зүйл мэдэж авах нь Шинигамийн гол ажил нь хүний ертөнцид байгаа сайн сүнснүүдийг сүнсний нийгэмлэг их газар руу. Тэгээд хүн байх үедээ маш их гэмтэрийг хүний ёс суртахуунаас хаажууд их юм хийжсэн муу сүнснүүдийг хамгийн их өөр нэгэн ертөнцүүд рүү бол явуулдаг болохыг бас мэдэж авцгаанаа. Гэвч тэр ярианы үеэр ханаасаа ч яаж аваа гад ирсэн гэмээр нэг гачин олоо бол Ицигогийн гэрлүүд автолж гэрийг нь сүйтгэж бүр Ицигогийн дүүгэн бариад авсан зооглох гээд байж идэг. Тэр байдлыг харсан Ициго хин нэгний ахал болж төрсөн дүүгээ хамгаалах гээд бол гартаа хамгийн ихэн таарсан зүйлээ бариаг өөхөд хоолойн анхаарлал гинтхэн Ициго дээр төвлөрөд эхэлждэг. Эндээс бид нар хоолойуд нь бол сүнсний хүчтэй зүйлс рүү тэмүүлдэг болохыг мэдэж авцгаанаа. Тэгээ та нар юу сүнснөөж гаад ирвэ? Сүнсний хүчтэй байсан юм бол өмнө нь ягаад Ицигороо хоолоо дайрдаггүй байсан юм бэ гэд гайхаж магадгүй. Тэгээ сүнсний хүч гэдэг нь бэлэж ертөнцийн бүх амьтаа болгонд оршдог тийм энерги маягийн зүйл. Тэгээ сүнсний хүч нь цааш хөгжөөд өөр нэршлүүдээр бол явах боломжтой. Жишээлх юм бол Рейяцу буюу сүнсний даралт гэх мэт. Тэгээ Рейяцу энтрийг бол яг аниме дээр ярих үед нь бол тайлбарлая гэж бодож байна. Харин нөгөө нэг асуулт болох ягаад Ицигороо давталтгүй яриан дээр бол тухайн өдөр бол Ициго нэг сүнс охид тусалж гар барьж хавталт үүсгэснээс болж Ицигогийн дотор нуудад байсан маш өндөр хэмжээний сүнсний хүч гадагшилж ирсэнтэй бол холбоотой. Тэгээд тэр гар барьснаа дамжаад тухайн охин ч гэсэн Ичигогийн сүнсний хүч бага зэрэг батсан байдаг. Тэгээд тийм болохоор хоолоо тэр үеэс тэр сүнс охин их сүнсний хүчтэй байна гэж андууранд бодоод агнж эхэлдэг. Тэгээд Ичиго Рюкиёрийн ярианы үеэр ч гэсэн тэр сүнс охиныг бас л агнаа явж яваад Ичигогийн гэртээ ойртож Ичигог тэр охинд байсан их сүнсний хүчнийх нь их бодлогын юм байна гэдэг мэдрээл гэрлүүн ирсэн гэсэн үг. Тэгээд Рюкия ч гэсэн Ичигогийн гэрт ирсэн шалтгаан нь Ичигогийн сүнсний хүчтэй бол холбоотой байсан. За буцаа үйл явдал руу орцгоё. Тэгээд нөгөө Ицигогийн гэрт ирчээд томроод байгаа хоолоо Ициго дээр анхаарал нь төвлөрсөн дөө. Тэгээд тэр төвлөрсөн ч Рюкияш мэдээл Ицигог хамгаалах гээд нөгөө хоолойтой нэлийн үзэлж эхэлдэг. Тэгээд хүн хамгаарч толтон гэдэг чинь тэгээд хэцүү болохоор Рюкия бол толгондоо даваа байдлаа алдаад бүр нэлийн хүнд бэртэж бүр хөдөлж чадахгүй байдалд ордог. Тэгээд Рюкия өөрөө чинь янзаараа байгаад байвал бүгд алуулахыг мэдээд аргагүй ирэхэд бол өөрийнхөө зампактаа Ичигод зоож Шинигамийнхаа хүчээ бол зампактаар дамжуулан Ичигод өгдөг. Тэгээд зампактаа гэдэг нь бариад байгаа сэлгэрнийхэн тухай бол ярьж байгаа. Дийлүүдэд тэрнгүү бол утгагүй ярих болно. Тэгээд Шинигамийн хүч амжилттай дамжсан болохоор Ичиго одоо бол албан ёсоор Шинигами болж бүр аврах том зампактаа бэрсэн байдлаар гараад ирдэг. Тэгээд шууд л ялаа алж байгаа юм шиг дохноо л нөгөө хоолоо устгацдаг. Тэгээд тэр байдлыг харсан Рюкияч нэр гайхаж биширч мишрээл анхудаа зампактаа бэржиж яасан юм бэ гэж мэгэл бүр ёстой тэнгэртэй туслан Ичиго бол магтаж өгдөг. Тэгээ гай болж Рюкия туршлахгүйснаа яасан бүх хүчээ бол Ичигод өгсөн байж таардаг. Тэгээ эндээс үүдэл Рюкия хүний ертөнцид гацаж өөрийнхөө Шинигамийнхаа хүчийг эргэж бүрэн нөхтөл Ичигоор бол өөрийнхөө Шинигамийнхаа ажлыг бол хийлгэхээр болдог. Тэгээ Шинигамийн ажлыг орлогч хийж байгаа болохоор Ичиго орлогч Шинигами гэдэг нэг ранк маягийн юм дээр ирж бидний яг одоо ярьж байгаа орлогч Шинигамийн арк бол үгээр эхэлж байгаамаа гэсэн. За орлогч Шинигамийн ранк гэж байдаггүй шүү заяа. Би жоохон зохиогоо ирчлээ энэ дэр бол. За одоо баг зэрэг спойл агуулсан сонирхолтой баримт өнгөц зүйлстэй холбоотой ярэ гэж бодож байна. Тэг ямар спойл вэ гэхээр анх Рюкия Ицигод өөрийнхөө Шинигамийнхаа хүчнийхээ талыг нь л өгөх гэж байсан. Тэгсэн чи Ициго болохоор хоёрын хооронд хүч авахгүй бро. Би бүгдийн лаван гэж байгаа юм шиг шуналтаад бол хам хүчийг сороод авчдаг. Тэг энэ шалтгаан нь болохоор Ициго ч хагас Квиншин. Дээрээс нь Квиншин чинь өөрөө иргэн тойронд байгаа Рейшигээс орж өөртөө ашигтай байдал
үүсгэж толддог тийм сонснууд. Тэгээ Рейяцу буюу тэр Шинигамийн хүчсэн өөрөө Рейши дээр тулгуурлаж үүсдэг зул. Тэгээд Ицугоч гэр бүлийн хамгааллыг туйлыг хүсэжсэн болохоор өөрийн мэдлгүүдээр Куиншигийн чадвараараа Рукиягийн бүх хүчийг нь автоматар сураад авсан гэсэн үг. Тэгээд Рукиягийн бүх хүчийг нь авсныг нь юугаар баталж болох вэ гэхээр Рукиягийн Шихакушо буюу тэр Шинигамийн хувцс нь хар өнгө алдаад бүр цайцсан байдгаар нь бол мэдэж болно. Тэгээд дашим дэлхий Шинигамийн хувцсны хар болон цагаан өнгө нь Шинигамийн Рейяцуд бол бүрэн хамааралтай байдаг. За буцаа ирэл гарцгаа. За тэгээ өдөр их тусвал Ицугогийн ажлаа хичээлийн хажуугаар үнэхээр сайн гүйцэтгэдэг болоод Рукиятаач өөр сайн гал хамууч болж молоод Шинигамийн тухай ойлголтууд нь бол хөгжиж байдаг. Тэг нэг өдөр Ицуго орлого Шинигамийнхаа ажлаа ол төр зогсоохыг Рукиягаас бол асуудаг. Учир нь тэр өдөр бол Ицугогийн ээж болох Куросаки Масакигийн бол ууд болсон өдөр. Гэтэ ууд болсон гэхээсээ л бол алуусан өдөр их зөв байх. Тэгээд ягаад гэдгийг бол одоо тайлбарлах болно. Тэр Рукияш тэр Ицугогийн хүсэлтийг зөвшөөрч Ицугоч ээжийнхээ газарлаа яваад ээжтэй хүндэтгэл ууцуулж хэсэг ээжигээ дурсаж баг зэрэг тайвширч байдаг. Тэгтэл энэ үеэр Ицугогийн дүүнэр Грант Фишергийг ханаасаа ч гараад ирчих гэмээр хоолойн дайралтанд өртдөг. Тэгээд энэ хоолойн болохоор эцэн сүнсний хэдвэрт хувирах чадвартай нэлээд онцгой хоолой байдаг бөгөөд Ицуго 9 настай байхад нь бол ээжийг нассан жихэн хорон гарan байж таардаг. Тэгээд ус хоолой үлийн даваан дээр гээл Ицуго Грант Фишертэй нэхэд илүү оролцоод нэлээд хүн тулааны хийж эхэлж тулааныхаа үеэрч хүнд бичлүүдийг авч бас алуулангаал алддаг. Угийн одоо хүртэл Ицугогийн тулдаж байсан хоолойудаас дэс өөрт өвчнөх бөгөөд бүр Шинигаминэр бүр араас нь 54 орчим жил хөөсөлтөд явж исэн байж таардаг. Тийм болохоор энгийн нэг хоолойгоос бол маш их ялгаатай. Тэгтээ Ицуго гол дуурал болсон мөн ээжийн хүнөөсөн мэдсэн болохоор яаж игээд бол Грант Фишерийг зогцоолж хүнд бэртээгээд бол зогтоо алхдаг. Тэгээ энэ нэг Грант Фишергээд хоолойгоо нядж яхад бүр нэг зогтоо сурсан болохоор өмнөд ээжийнхэн дурд ховирч хүмүүрээд бүр зотож мутаад чи зүрсийг хийг алж чадахгүй гэстэй бацаанаа гэх нь холгүй болоод ор мөргөөл мухаа шидчихэд алга болчдөг. Тэгээ энэ өдрөөс хойш бол Ицугогийн өдрүүд буцаа хэвийн л үргэлжлэж эхэлж Шинигамийнхаа ажлаа сайхан гүйцэтгэл явж идэг. Тэгсэн жаахан сонио учирлаар Ицуго өөрийнхөө ангийн нууцлыг харуулж хүүхэд болох Шинигамин нарт ус санаж явдаг Өрийн Ишидатай бол танилцаж Ишитаг 200 жил гарангийн өмнө Шинигамин нарт арчуулж алуулсан Куинши гэдэг суурь загваас гаралтай гэдгийг мэдэж авдаг. Гэтэ Ицуго бол мэдэж аваагүй. Бид нэр үзэгч бид нар бол мэдэж авч байгаа. Тэгээ энийг далиандуулаад Куинши гэдэг овог яагаад устж мөхөд тулсан? Яагаад Ишита Шинигамин нарт дургу үзэн яддаг болно? Хүний ертөнцид явж бодохоо бол ярих гэж бодлоо. Тэгээд Куинши гэдэг нь болохоор Шинигамин нарт дүүцгөөс хүчтэй тийм юр бусын хүчтэй хүмүүсийг бол хилдэг. Тэгээ Шинигаминараасаа юугаар ялгардаг вэ гэхээр Шинигаминар өмнө хэлсэнчлэн сүнсийг там эсвэл сүнсний нийгэмлэг рүү явуулж ертөнцийн экосистем болоод тэнцвэртэй байдлыг хадгалж байдаг. Харин эсрэгээрээ Куиншинер болохоор энэ ертөнцид муу сүнс хэрэггүй андуудаа бидний хайртай дуртай гэсэн бүгдээ идэж сүйтгэж байдаг новшнууд яахлаараа амар тайван газар болох сүнсний нийгэмлэг рүү явдаг юм. Тэр чигээрээ л устж алах болох хэрэгтэй гэдэг үзэлтэй байдаг болохоор энэ үзэл нь харвуу ертөнцийн тэнцвэртэй байдалд муугар нөлөөлдөг гэж үздэг. Тэгээ энэс үүдээд бол маш их эрсдлүүд гарах боломжтой. Жишээлх юм бол бэлдэж ертөнцид байгаа бүх ертөнцөө сүнэж ахин нэг том шинэ ертөнц үүсэх боломжтой. Тэгээ тийм болохоор бүх зүйлийг инх тайван байлгах гээд Шинигаминер бол Куинши нартад тэрсэлтэн алгаас уур аргагүй тохиорч үр дүнд нь Куинши гэсэн сүнслүүд бол мөхөж остсон бөгөөд амьд болсон хэтгэн Куиншинерийг бол хоолойгуудыг дур мэд ностохгүй байхыг хатуу сануулж тэгээ энэ дунд нь Ишитагийн өвөө болох Сокийн эсрэг байр суурьтай байгаагаа дандаа илэрхийлдэг байсан. Тэгээд өвөөгийнх санаа юу байсан бэ гэхээр зөвхөн амьд болсон газар л хоолойгууд ялж байя. Тэг өмнөх шигээ учир зүггүй халаад байхгүй. Тийм болохоор хамтдаа нэгдэж ертөнц хайртай гэсэн бүхнээ хамгаалъя гэдэг тийм нэг хөөрхөн санаа байсан. Тэгсэн чи хариуд нь Шинигаминер болохоор тийм байдаггүй мааха. Бугу амьдрал амьдр үгүй бол цааш нь харуулж шуул гэж сурдуулж айлгадаг байсан. Тэг дааж олоовор нэгэнд ихчээр нэг өдөр Ишитагийн өвөө болох Сокийн хоолой нурт бүслэгдэж Шинигаминерийн хатуу дүрмийг даагаж хоолой нэрийг алах бус эсрэгээрээ Шинигаминерийг хүлээж байгаад бол тэр хоолой нуртаа залуулцдаг. Тэг энийг нь тэгээд Ишита гай болж харж таарад хайртай өвгөн Шинигаминер аврахаар цагт өрөөгөө нэлээд дургуун хүрч жигшэж эхэлж тэр үеэс бол Шинигаминерийг бол үзэн ядаж эхэлсэн. Тэг Ишитагийн үзэн ядаж шалтгаан зөвхөн өвгийнхний л үхэл тэр овгийн тэр нь бол алуулж малуулах бол нэг хамаа байхгүй. Тэг өөрөө ч гэсэн бол тэрийг бол хилдэг. За буцаа ирээл гарцгаая. Тэгээ Ишита Ицуго Шинигами болсон бүр аль эрт мэдсэн байдаг бөгөөд Шинигами дургу болохоор Ицуго жоохон өдөж мөдөөд хин үгштэй уцгүй сугаамуугаа их нь холгүй болоод хинний хоолоо цааш нь аруулсан дээрээ бол ялгчаа шидэг нэг бицэн тэмцээнд дундаа зохиохоор болдог. Тэгээл Ишита хоолоодыг өдөөсөөл гаргаж ирээл ботолснаар бол тэмцээн шиг зүйлийг эхлүүлж ботлоогүй буюу л баахан хоолоод араасаа зуурж гарч ирээл хамаг зүйл хоромхон зурт бол хяналтнаас гарч од даяараа л халдлагын дуртууд эхэлдэг. Тэгээ энэ үеэр бид хоолоодоос өөрсдөө болон найз нөхдөд хамгаалах гэсэн Ицугогийн анги сурагчд болох Орихими болон
садуу нар өөрсдийн хүслээр нэгэн шин хүчнүүдэд нээж бөгөөд харцгаадаг. Тэгээ Орихимигийн хүч болохоор Шүнсүриккай хүч бөгөөд хоолоодын дээрлэлтийг бол Сантен Кишүн Ваташиwa Кёзэсүрү ачигшаг гээд бол өөрийгөө хамгаалах бамбаа уусгах болон найзуудынхаа бичлүүдийг имжилж буугаар бол гардаг. Тэгээ анх удаага л хүчээ ашиглаад ядарсан яасан гэлтэй Орихимигийн бүр ухаан алдаж буугаар бас гарнаа. Тэгээ бүр дэлгэрэнгүй Орихимигийн хүчнийхэн тухай мэдхийг хүсвэл өмнөх бичлэгийг мань үзээрэй. За бус уул явдлага орцгоо. Тэгээ нөгөө тал болохоор садуу бас нэг хооллоготод хид илүү оролцож моралцаад бас болоогүй. Эцгөөний дүү болох Кариныг бүр нуурын дээрээ сундлаад үзэлцээ явуулдаг. Тэгээ хүчнийхэн гадаад үзэн чинь болохоор баруун гарын дээр нь авраг бас нэгэн гаргаад ирсэн бөгөөд энэ садууд гаднаас ирэх даймаа чохирлуудыг бол хамгаалж хазуугаараа хүчтэй зөх болон довтлох боломжийг бол өгдөг. Тэгээ шин хүчнийхэн хачин садууд тулгаанаа ганц л сохолтоор шийдээд угийн цээл нөхөр болохоор цээлрээд хөвтээд бас ухаалдаад өгнө. Энэ хоёр бол гол хэрэгээс нь Хингэргийн тохиомод болох эцгөө болон Иштанаар бүр андуул болсон тохиолдож идэг. Яг л эртнүүдэнд цодолдож танилцдаг боломжтой дааж магадгүй ч гэсэн энэ хоёр ч бас урхан тэгж аваад. Тэгээ яагаад андууд болчихвоо гэхээр эцгөө Иштаг бол сүүлчийн хүн шиг гэдгийг мэдэж мөн өвгийнхэн гонигт түүхийг сонсоод эсэргээрээ Ишта эцгөөг нь ээжийг нь болохоор хоолоо басан болохыг мэдээд баг зэрэг нэг ойлгоод эхэлдэг гэх юм уу. Тэгээд хоолойг замбраагаа алдсан болохоор нийлхийс аргагүй туурч тэгээд андууд болсон гэсэн үг ерөнхийдөө бол. Ер нь бол энэ үеэс бол Ишта болон эцгөөнөр бол үнэхээр гоё юм. Хайрын дотроо халан гаднаа тийм андын холбоог бол үүсгдэг. Чигшэг. За юу ч ирчих. Тэгээд андууд болоод за бүх юм дуусууд дээ гэж байж ислэл гинтгэн л тэнгэр хагарч бүх хоолоод бол яг л хаандаа михийн яслах гээд очиж бөөмөтийг нөгөө хагарсан хэсэг рүү бол очоод цугларцгаадаг. Цугларсныхаа учир юу вэ гэхээр ерөнхийдөө бол эсрэг талд нь бол Минос Гранде гээд нөгөө нэг Гранд Фишер гээд нөгөө эцгөөгийн ээжийг алдаг хоолоос хүчрэх өндөр байшин шиг хоолоо гараад ирдэгтэй бол холбоотой. Тэгээ яаж ийл голдуу гэсэндээ их юм болж нэг юм бол тулаандаа бол ялт байвал даа. Тэр дулааны үеэр бол амар их хөвгөлтэй зул болдог. Тэгээд тэрийг нь яг ингээд зорж үзэх хүсвэл бол яг одоо дэдгснээр хачиж буй ангийг бол 9anime гэдэг сайтаас мань үзээрэй гэж зөвлөе. За уцаа уул явдлага орцгоо. Тэгээ амар сайхандаа жарах нөө гэтэл нэг шум хаанаас ч юм Шинигами юм удаа гэмээр нэг үл мэдих хоёр харамстай нөхөр Каракура хотод мань гарч ирцгээдэг. Тэр хоёр нь болохоор Шинигаминэр дундаа бол нэлээд өндөр ранг дээр орцгоодог. 6 дугаар сатаны ахмад Рюкиягийн ах болох Куцики Бякуя болон түүний туслахад ахмад Абара Рейнжнер бол Рюкияг баримжилж сонсон нэгэмтгэр бол аваач зорилгоор ирцгээсэн байдаг. Тэгээ яга манай үзэсгэлэнтэй дүрийг минь байршлагаар болчвоо гэхээр Шинигаминэрийн дундаа бол нэгэн томоохон хууль байдаг. Тэр нь болохоор Шинигами энгийн хүнд бол өөрийнхөө Шинигамийнхаа хүч бол өгч болдоггүй тухайн юм билээ. Тэр Рюкия ч болохоор энийг төрчөөд эцгүүд бол бүх хүч өгсөн шүү дээ ер нь бол. Тэгээ тэр хоёр томоохон Шинигами ирээд Рюкияг учир зүггүй л авч явах гээд байхад эцгөө бол мэдээж Рюкияг хамгаалах гэж оролдох нь ойлгомжтой. Тэгээ эцгөөний Рюкиягийн төлөө тулаан дэд ахмад болох Рэнждэд тулдгаар эхэлж эхэндээ мань хүн бол нилээн балбуулж бүр шал харчдаг. Бараг утаа саагаад байгаа маа хашаач их шиг. За тоолсон. Тэгэл гинтгэн хэсэг хугацааны дараа бол гинтгэн эцгөө бол шал өөр зан арштай болж молоод Рэнжи бүр тулаандаа илэрхөөд эхэлж мэхлээл бүр алчин шүү бацаана хими мэдж яваараа гэх нь холгүй болж молоод ёстой дүрдээ ороод дунд чөмгөөрөө юу гэдэг лээ дөргиж жиргээд байгаараа юу гэлээ за дуртай ороод байж итэл тэгэл ингээл гой дуртай ороод байж итэл нөгөөний Шинигами болох Бякуягийн дургуун хүрсэн үү эсвэл дэд ахмадаа хамгаалмаар санагсан уу яасан эцэг өгнүүд ирэмхийн зурал өхлийн хүн шахахтаа болгочоод норойна за норойна таурыг хотосаа юм уу яа ингээд унзигаа хүртэл байлхнаас ингээд дэд ахмадаа шал арцсан яриг нь үүлтлээрч үгээрээс өгчдөг. Тэгэл эцөө үгийн үхээс нааш гэл хүн шахтаан бол хаяад явцдаг. Тэг ялчгүй эцөө Бякуяг араас нь давталсан, урдаас нь давтсан бол мэдэж чадаагүй бөгөөд хүчнийхээ зурууч тэрийгээр арь мэдрэл цохролтой автан нь бол үхлээр нь бол хэвтэж байдаг. Тэгээд Каракура хотын гэрэлцэн одоос ч гэсэн цохорсноо гэсэн айтаа бороо мөн орж эхэлж эцгөө бол шахаад ийлэхгүй бол ухаан алдаад өгдөг. Тэгээд хэсэг хугацааны дараа бол гинтл ширээн боор зогсож чихрийн дэлгүүрийн худалдаач болох Урехара Киске бол эцгөөгийн хагас хөтөл болсон биеийг нь аачин зогсож байдаг. Тэгээд Урехара Киске гэдэг нь болохоор хүний ертөнцид бол Шинигамийн хэрэгсэл зарж мараад хажуугаараа бол алтуурын чихэм ихэр хүмүүс зарж мараад байж байдаг. Нилээ нууцлаг дур. Тэгэл Урехара ямар нэг зүйл анзаарсан уу яасан. Эцгөөгийн бол бэртэл гимтлийг нэмжлэхээр гэрлүүгээ авч яваа нэмчилж яагаад Рюкияг тэд авч явсан болон сүнсний нэгэмлэг гэж яг ямар учиртай ертөнц юм гээд бүх урамж буй процессыг бол эцгүүд бол тайлбарлаж өгч эцгөөс бол Рюкияг бол аврах тухайл асуудаг. Тэг эцгөөч эргэлзэлгүйгээр зөвшөөрч өөрийнх нь амийг аварсан эмэгтэйг үхийч болов авран гээд бол ам гараад бол тохиолдцоодог. Тэг ямар нэг нууцлаг шалтгаанаар бол Урехара эцгөө бол өөрийнхөө хяналтанд 10 оны хугацаанд бол байлгана. Эцгөөгийн жинхэнэ Шинигамийн хүчийг нь бол нээж өгөхөд нь тусалж
Сонсны нийгэмлэгт хул алдаагаад шал арчаад яваад байхааргүй хүчтэй болох гэд бол бэлтгэл хийхээр болдог. Тэгэд үрээхаараа яаж эцгөө Шинигами хүчтэй байдгийг мэддэг шалтгаанууд нь бол одоохондоо бол нуус байх болно. Тэгээд эцгөө бэлтгэл хийгээд байгаа нуус шалтгаан бас одоохондоо бол нуус байх болно. Учир нь амар том спойл бол энэ дунд явж байгаа болохоор жоохон баллаад хайж магадгүй. За ер нь хэсэг хугацааны дараа бол яг тэр нууцыг бол ярьж өгье. Тийм болохоор та нар бичлэгтэй бол хамт байгаарай. За бас үйл явдал руу орцгоо. Тэгээ эцгөө Үрээхараа хоёрын яриатай зэрэгцээд бас нэгэн сонирхолтой зүйл болж идэв. Тэр нь болохоор Үрээхарагийн албатлагаар бол шинэ үр болох ярддаг хармуур Ёричи хэмтэн цаад болно орой химээд хэрхэн саяхан нийсэн хүчнүүдээрээ бол тулдахын зааж өгч идэв. Тэгээ эндээс өсгөд бол Ёричи бол Үрээхараа гисгэнэр бол энгийн хүмүүс бол ер нь бол биш байж таарч байгаа. Тэгээ сүнсний нийгэмлэг гэх мэт зүйлсийн тухай мэдж буугаас нарахад бол өмнө тэнд байсан юм шиг эцгөөний дотор Шинигамийн хүчийг мэдж байна гэдгээс ноцгод бол эцгөө аль эртнээс мэддэг байсан юм шиг. Энэ үеэс бол ингээд зохиолмын бүр илүү л гоё болж эхэлж байгаа. Тэгээ цааш юу болохыг бол хамтдаа харцгаа згсэг. Юу ч ярьцгаа. За тэгээ өдөр хоногч өнгөрч эцгөөгийн бэртлүүд зэдгээс яг л эрүүл зовоо хөвгч болсон байдаг. Тэгээ үүний дараагаар бол мэдээж Үрээхарагийн хүн бэлтгэлүүд эхэлж эцгөөд бол 3 төрлийн хичээл маягийн захаар болдог. Тэгээ ихний хичээл нь болохоор эцгөөгийн сонсны хүчийг сэргээх зорилготой. Учир нь Бякуя ингээд эцгөөг бол балбах үедээ эцгөөгийн сонсны хүчнийх нь их усүр болох Хакусой болон сонсны хүчийг цэнгэлж нөхдөг Хакэцүү гэдэг зүйлсуудын бол давхар устгаа хийсэн юм байна лээ. Тэгээ ингээнээр энэ хоёрыг нь та нар утасны батарей болон цэнгэлэгч нь нэвдэрсэн гэдээ ойлгочих болно. Тэгээ батарейг утас чинь настаггүйтэй эцгөө эдгээр зуусгүй Шинигами болж чадахгүй байдалд одоогоор бол орцсон байгаа. Тэгээ эдгээртэй зэрэгцээд өөр нэгэн зүйл мэдэж авах нь Компаку буюу сүнсний бие. Тэгээ энэ нь болохоор яг л үгшигээ сүнс байх үедээ ашигладаг биеийнхэн тухай бол ярьж байгаа. Тэгээ Шинигами болон бусад сүнс нарын бие ерөнхийдөө бол Компаку гэсэн. Тэгээ бүр энгийнээр бол Компакуг утас, Хакэцүү гэдгийг нь болохоор утасны цэнгэлэгч, Хакусой гэдгийг нь болохоор утасны батарейг ойлгочих бас болно. Тэгээ үүнээс үүдээд манай эцэг одоогоор бол хоосон нэвдэрхий утаснаас бол ялгаагүй байдалд байгаа гэсэн үг. Тэгээ утас ажиллагаанд орж эхлэн гэдгийг эцэг Шинигами болохтой адилхан гэдээ бас ойлгочих болно. Тэгсэн арай л жоохон орчлаа. За тэгтээ яах вэ? Тэгээ эцэгөөгийн ихний бэлтгэл Үрээхарагийн зохион бүтээсэн хиймэл хүүхэд болох Өрөөрөөгийн Шинигаминараас ялгаагүй охинтой толтдгаар эхэлж өцгөө болсон эцэгөө алуулгаа мэдээл хаас авил ойрлж энэ тэргүүр гүйж мүгээл бараг л унтжсэн манай эмийг цэрийнх нь холгүй болж молоод бөө юм болоод бас сууд болж өгдөг. Тэгээ гинт л эцэгөө хүлээгээрээ би зогтож хадаад байгаа юм бол би Өрөөрөөгөөс хурдаараа илүү гэсэн үг гээл гинтгэл нэг зэрэг бодол толгоонд нь орж ирэл Өрөөрөөтэй бол зориг гаргаад бол нүүр тулахаар бол шийддэг. Хурдны илүүгэж мэдсэн болохоор Өрөөрөөгийн цохилтоос нь бултаж малтаал буцаа эсрэгээрээ Өрөөрөөд нэг хальтны цохих шиг болж молоод тэгээ тэрэнд нь жоохон ингээд Өрөөрөөгийн дургуун өрснөө яснаа хамаг уураараа эцөө нэг нэрийн мартлан цохиол авдаг. Тэгсэн гинт л хаанаас ч Үрээхараа инээж баясаж гарч ирээл хөөе эцэг андаа ихний хичээлдээ тэнцчлээ штэ гэж мэд байхад ойлгомжгүй яриад эхэлдэг. Тэгээ ярианыхан гол агуулган болохоор сүнсний хүчүү Компаку бол ер нь гүүхэн битгий хэл амьсгалж чаддгүй юм байна л та. Тэгсэн чи манай эцэг очин болохоор Өрөөрөөтэй бүр ингээд муур голгандаа л гүйж чадаад байсандаа бол холбоотой баахан юм ярьдаг. Тэгээ сүнсний хүчээ олсон шалтгаан нь болохоор ямар ч Компаку бол үхэлтэй нүүр тулах үед ер нь автоматар сүнсний хүчээ ол ихсэгдэг тийм шин чанартаагаас нь бол үүдэлтэй юм гэдгийг бол Үрээхараа бас хэлдэг. Тэгээ ер нь энийг энгийнээр бол одоо хүмүүс бид нар ч гэсэн ингээд жоохон эвгүй тийм амьд болсон газар бол ингээд мангар хүчтэй болдогтой ерөнхийдөө бол адилхан санаа цаана нь бол яваад байгаа. Тэгээ тийм болохоор Үрээхараа албаар эцүү хүнд байдалд оруулах гээд уруус нь хамаагүй хүчтэй Өрөөрөөгийн химэл хүүхдтэй бол толдуулсан гэсэн үг. Тэгээ сүнсний хүч болон тэр сүнсний хүчэд сэнгэлдэг зүйлээ эцэгөө зассан болохоор эцэгөө дараагийн хүчээл болох Рэяцу буюу Шинигамийн хүчээр нэг бэлтгэлд бол шууд л орохоор болдог. Тэгээ үүнтэй холбоотой Рэяцу буюу Шинигамийн хүч гээд байгаа зүйлийн тухай бол жоохон тайлбарлаж бодлоо. Тэгээ Рэяцу буюу Шинигамийн хүч гэдэг нь энгийнээр бол сүнсний хүчийг ер нь хэрхэн зөв өдөрдөж сурахыг л ерөнхийдөө бол хэлж байгаа. Тэгээ сүнсний хүч их байх тусмаа л их Рэяцу бол тухайн Шинигамиас бол гарах боломжтой. Тэгээ сүнсний хүчийг хэрхэн ихсгэх вэ гэхээр ерөнхийдөө бол бэлтгэл сургуулиудаар бол ихсэгдэг. Эсвэл Хогёку буюу ингээд ирээдүйд гарч ирэх нэгэн хүчрхэг зэвсэгч юм шиг маягийн зүйлээр бол мөн ингээд хүчээрч болтгоо ингээд ихсгэж бас болдог. Тэгээ Хогёкугийн тухай бол яг ингээд яг аниме дээр ингээд гарч ирэх үед нь бол яг илүү тодорхой бол ярих гэж бодсон. За буцаа яриалгаа харцгаая. Тэгээ эцэгөө дараагийн бэлтгэлд орох гээд байж итэл бол Үрээхараа эцэгөө хөв зайны гинжийг нь албаар ягаад ч юм инээжээд бол тасалчдаг. Тэгээд хөв зайны гинж гэдэг нь болохоор ингээд хүний бие болон сүнсийг нь холбож байдаг тийм гинж маягийн зүйл бөгөөд хөв зайны гинж нь ингээд эвдрэх ч юм уу эсвэл гэмтэл авах үед бол шууд л тухайн хүн бол өгдөг. Учир нь угаасаа ингээд бие болон сүнсийг холбож байсан зүйл нь тэгээд алга болчих угаасаа л ер нь бол өхөн гэсэн үг шүү дээ ер нь бол. Тэгээ хамгийн аимшигтай заа ингээд гинж нь тасрах эсвэл ингээд гэмтэх үед бол гинж
гинжинд өөрөө өөрийгөө бол идэж эхэлдэг. Тэгээ эндээс нь удаад бол тухайн гинжтэйгээ уулзсан сүнс нь гинжгүү болох эрсдэлд хүрч. Тэгээ гинжин бүрэн алга болох үед бол тухайн сүнс хоолой буюу муу сүнс болж хувирдаг. Тэгэхээр гинжин нэвтрэх үед гинжин өөрөө өөрийгөө идэх тэр идэлтийг нь зогсоогоод мөн өхгүй байх нэг арга байдаг юм байна лээ. Тэр нь болохоор шинигами болохын явдал. Тэгээ урайхаараа ерөнхийдөө бол энэ арга дээр тулгуурлаад бол эцэгөөг бол шинигами болох гэд байгаа. Тэгээ тийм болохоор урайхаараа ингээд эцэгөө гинжиг бол албаар тасалдаг нь бол үүнтэй бол холбоотой. Тэгэл эцэгөө юу ч хийхгүй бол өгөх юм бэ гэдгээ бол мэдсэн болохоор шууд л бушуухан бол бэлтгэлдээ орж бол хичээл хоёроо бол үгээр эхэлдэг. Гэвч эцэгөө яаж шинигами болох тухай ямар ч ойлголт байхгүй болохоор хэсэг хийцгөөрч яах вэ гэж жоохон бодол идэрч жоохон автаж мавтаал бэж итлол гинтл хувь сайн гинжин өөрийгөө идэх хурд нь маш хурдтай болоод эцэгөө сандарч эхэлж гинжээ алдах өвдөлтөн ч бүр их хүчтэй болж эцэгөө өвдөлтөө дийлэхгүй бол ухаан алдаад өгчдөг. Тэгээ яагаад ингээд гинжээ идж байгаа нь ингээд эцэгүүд өвдөл бол мэдрэгдээд байгаа вэ гэхээр ерөнхийдөө бол ингээд та нарын биенээс ямар нэг зүйл ингээд хазаа зулгаах юм бол өвдөндөө ерөнхийдөө бол нэг тиймэрхүү зүйл цаана болж байгаа гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө бол манай эцэгөө бол тэгээд ухаан алдсан. Тэгэл гинтхэн хэсэг хугацааны дараа бол гинтл эцэгөө ханаас ч нэг шин хоолойнд дуудлахаар бол хамаг ертөнцөө ингээ 90 градус зэрэгцсэн тийм ертөнц зэрж хэсэг хаана ороод ирчвэ гэсэн янзтай бодлогочроо сууж муугаад байж тэл гинтл нэг хөшаах коцтой буюу энэ бай гэж эцэгөө дуудаад эцэгөөч гайхсан янзтай хинпэ гэж мэгэл бол тэр хоёрын хооронд бол хэсэг яриа бол өрнөж эхэлдэг. Тэгээ ярианыхан гол агуулган болохоор Рүкиягийн эцэгүүд өгсөн шинигамийн хүчний тусламжтайгаар эцэгөөгийн дотор төвөгжигдсэн идэвхгүй байсан шинигамийн хүч нь ажиллагаанд орж эхэлсэн гэдэг бөгөөд тэр хүчээ хүний нүдэнд харагдаж гарт баригдахаар болох хэрэгтэй их тухай бол яриа байдаг. Тэгэхээр эндээс үсгэд эцэгөө Рүкиятай уулзаас өмнө шинигамийн хүчийг өөртөө агуулж байсан болж таарч байгаа. Тэгээ бидлэж уулздаг хүмүүс бол ягаад эцэгөө шинигамийн хүчтэй байгаа гэдгийг бол мэдж байгаа байх. Гэхдээ уулзж байгаагүй хүмүүсийн хүндлээд бол ягаад гэдгийг одоохондоо хэлэхгүй гэсэн. За одоо баг зэрэг спойл агуулсан сонирхолтой баримт өнгөх зүйлстэй холбоотой бол ярэ гэж бодож байна. За саяхан би эцэгөө рэнжэд балбуулж байгаа гинтгэн л өөр хүмүүсийг аашлаад эхэлдэг гэж хэлсэн дээ. Тэгж хэлсний учир нь болохоор тэр аашлж байгаа байдал нь эцэгөөгийн шинигамийн хүчний их усур болох White-ийн аашсантай яг адилхан харагдаад байсантай холбоотой. Тэгээ энийгээрээ юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр сая ярьсан факт болох Рүкиягийн эцэгөө дамжсан хүчээр эцэгөөгийн унтаж байсан шинигамийн хүч нь сэрсэн гэдэг нь батлагдж байгаа. Ерөнхийдөө бол. Тэгээ өөр нэг энэ фактыг баталж байгаа үйл явдал нь болохоор эцэгөө рэнжийг балбуулж эхлэхийн өмнө бол эцэгөөгийн зампактуу нэвтрээд эргэн тойрон сутагдаад эхэлждэг. Тэгээ энэ нь болохоор эцэгөөгийн нөгөө Рүкиягийн реяцуур сэргсэн чихэн цэвэр өөрийнхөө реяцуу гарч ирж байсантай бол холбоотой байсан гэж бас баталж байгаа ч гэсэн жоохон ойлгомжгүй яриад байна. Гэтэ ойлгох гэж хэцээгээрээ. Тэгээд өөр зөндөө жижиг энэ фактыг батлах хэсгүүд бол байгаа. Тэгээд та нар тэр болгоны хайж үзээд бол сэтгэл хэсэгт бол бичээрэй. Тэгээд хамтдаа яриа урнуулцгаая. Тэгээ эцэгөө Бякуя рензин нарын тулааны үеэр урайхаараа яагаад эцэгөө Бякуягаас хамгаалаагүй шалтгаанууд нэг нь ч гэсэн бас эцэгөөгийн өндөр реяцтай бол холбоотой байсан. Учир нь урайхаараа эцэгөө хэрэг потенциалтай хөвгт үедээ ер нь бол хинээс ч илүү мэдчихсэн. Тэгээ тийм болохоор эцэгөө тослох биш эсэргээрээ эцэгөө зинхэнэ тулаан гэж юу гэдэг тухай ойлгуулах болон эцэгөөгийн тулааны туршлагыг нэг хэсгийг болох хүссэн. Ерөнхийдөө бол. Тэгээ хамгийн аимшигтын заа юм гээд Айзен эцэгөө хэр хүчтэй явж байгаа шалах гээд тэр эцэгөө Иста хоёрын тулааны үеэр гарч ирдэг Минос Грандыг бол хүний ертөнц рүү бас явуулсан болж таардаг. Тэгээ Минос Гранди бүр гарч ирээд байхад хүртэл урайхаараа бас эцэгөө тусалдаггүй. Энэ ч гэсэн эцэгөө тулааны туршлага өгөх зорилготой байсан. Тэгээ та нар гайхаж магадгүй яагаад урайхаараа ингэж эцэгөө тулааны туршлага өгөх гээд тэгж хичээд байгаа юм бэ гээд. Тэгээ шалтгаан нь болохоор урайхаараа аль эртнээс бол Айзен бол хог явахыг өөртөө нэгдүүлж тэгээ түүнээс нь үсэг эрсдлийг ч гэсэн тооцоолоод Айзен аимшигт хөвгтэй болж болох юм байна гэдгийг хатарлаад эцэгөөг бол аль эртнээс ирээдүйн тулаанд бол бэлдээд байсан гэсэн үг. Тэгээ тэр урайхаараагийн тэр нөгөө нэг эцэг ямар нэг нууцлах шалтгаанаар нөгөө 10 хоногийн бэлтгэл өөрийнхөө доор хийлгүүлдэг шалтгаан ч гэсэн ерөнхийдөө бол тэр ирээдүйн тулаанд бол бэлтжижсэн. Тэгээ ерөнхийдөө эндээс ингээ Каракура хотод аль эртнээс л ингээ урайхаараа болон Айзен хоёрын хооронд бол шатрын амар том тоглолт ингээ явагдаад эхэлж байсан байж таарч байгаа байхгүй ингээ хамгийн ихний арк дээр. За буцаа яриалгаа орцгой. Тэгээд эцэгөө дотоод ертөнцийн тэр сүнстэйгээ ярилцж байх үеэр бол гадаад ертөнцид нь бол эцэгөө хувь сайн нэг энэ бараг л алдангаа алдаад хоолоо болох гэж ухаанаа алдсан байж идэг. Тэгээд дотоод сүнстэйгээ ярьсныхаа ачаарч гэх юм уу эцэгөө бол тэр үл мэдэх сүнсийг өөрийнх нь зампакт өгөн сүнс юм байна гэдгийг анзаарч ойлгоод Шинигамийн хувьч бол сэргээж өөрийнхөө бол шинэхэн зампакт болон чихөөс сүрэн хоолойн баг зуусан байдлаар бол Шинигами болж гарч ирдэг. Тэгээд яагаад хоолойн баг зуусан гарч ирж байгааг юу н гайхаж байна юу. Тэгээ миний бодлоор бол эцэгөөгийн Шинигамийн хүчнийхэн сүнс магадгүй хоолой байх боломжтой гэж бодож байгаа. Учир нь хувь зэнийг инж бүрэн устдах үед бол 100% хоолой болт гэж урайхаараа болт хэлдэг. Тэгтэл эцэг болсон ерөнхийдөө бас Шихакшо буюу Шинигамийн хувцс унсан байдлаар гарч ирдэг. Тэгээ энэ нь ингээд Шинигами болж чадсан бол баталж байгаа бөгөөд хүч нь угийн л хоолойтой хамааралтай гэдгийг энэ маскаар бол тосгож өгч байгаа байх гэж бодоод байгаа. Ер нь бол тэгж таарч байгаа ч гэсэн.
Тэгээ та нар юу гэж бодож байна? Өөрсдөө бол таамыг бас хуваалцаарай. За одоо ихэ баг зэрэг спойл авуулсан сонирхолтой баримт өмнөх ирсэн зуустыг холбоод ярих гэж бодож байна. Тэгээд ямар спойл вэ гэхээр энэ нууны эцгөөгийн хувцсныхын дизайн дээр бол жоохон анализ маягийн зуул хийцгээе гэж бодож байна. Тэгэхээр тэр Максгийн хувьд бол Кубосын сайл эртнээс л биднэрт бол хүчнийхэн сүнс бол хоолоос хамааралтай шүү гэдгийг бол харуулах гэсэн байх гэж бодсон. Тэгээд дээрэс нь тэр 3 хавчаар маягийн юм эцгөө мөрөн дээр байна да. Тэгээд тэр нь болохоор миний бодлоор эцгөөгийн нүүний Shinigami Quincy Foodbrink чадварыг бол эртнээс Кубосын бас л харуулах гэж албаар team design сонгосон байх гэж бодоод байгаа. Тэгээд бүр сайн ажиглаад үзвэл заяа ингээд сүнсний тооз гээд анх нэг улаан цагаан тооснууд гээд байдаг байсан да. Тэгээд уг сүнсний тооз нь цагаан бол Quincy, улаан бол Shinigami гэж ярьдаг да. Тэгсэн чинь заяа ингээд эцгөөгийн дотоод ертөнцид анхнаасаа тэр хоёулаа оршиж байсан. Тэгээд сая Shinigami хүчээ олдог анги дээрээ хүртэл эцгөө болохоор өөрөө анх Quincy байсан гэдгийг ч ингээд мэдхгүй байсан болохоор тэгээд улаан өнгө тоозоо өөрөө сонгоо явцдаг. Тэгээд магадгүй эцгөө анхнаасаа цагааныг татаа явсан бол Quincy ч болоо явцсан байж магадгүй юм гээд бас бодож байгаа ч шиг. Завцаа яриад гарцгаа. Тэгээд Shinigami-ийн хүчээ нэгэнтээ олсон эцгөө бол Урихараа галж Нармаг нэг зорилгоор бол дараагийнхаа дулааны бэлтгэлийг хэлж тэгээд бэлтгэлийн ачаар ч өөрийнхөө Зампактойгын нэрийг бол мэдэж авч чаддаг. Тэгээд өмнө нь ягаад мэдээгүй вэ гэхээр ерөнхийдөө бол Зампактойгын хоолойг бол бүрэнгүүс сонсч чадаагүйтэй холбоотой байсан. Ерөн заяа ингээд Shinigami хүч рүүж тусан бол дотоод сүнстэйгээ харилцаа бүрэл гүнзгий болон гэсэн үг. Тэгээд тэрийг дагаад ерөнхийдөө бол тэр сүнсний хоолойг бол бүр илүүлж хүчтэй чангаар сонсч эхлэн гэсэн үг. Тийм нэрийг мэдж авч байгаа нь юунд ашигтай вэ гэхээр Зампактойгын нэр нь бол уг Зампактой хоол Shikaiгийн нэр гэсэн үг. Үүнтэй холбоотой бол Зампактой буюу бидний хэлдгээр Katana Wakizashi сэлэнгүйж дууддаг зүйлийн тухай бол яриа гэж бодож байна. Тэгээ Зампактой болон өөрийн гэсэн сүнстэй байдаг бөгөөд Зампактойн сүнс нь болохоор уг Shinigami-ийн сүнснийг нэг бийжэд гараад ирсэн хэсэг. Тэгээ тийм болохоор Shinigami нэрийн бол өөрсдийнхээ эд эрхтнээс бол ялгаагүй тийм л чухал зүйл. Тэгээ ерөнхийдөө бол байнга ингээд Shinigami нэр ингээд Зампактой авч явах шалтгаан нь бол бас тэрнтэй бол холбоотой. Тэгээ цаашлаа ирвэл Зампактойн 3 төрлийн state буюу төлөвтэй байдаг. Эхний төлөв нь болохоор ямар ч хүч байхгүй зүгээр л энгийн нэгэн сэлэм. Тэгээ хоёр дахь төлөв нь болохоор Shikai буюу Зампактойн нэрийн дуудах үед Зампактойн сүнсэн бийжж гарч ирж ирдэг хувирал. Тэгээ сүнснүүдийн онцлог шин чанараас хамаарат бол өөр өөр хэлбэр төсвүүдээр гарч ирдэг. Тэгээ Shinigami сэлвэнд хувирдаг шалтгаан нь ерөнхийдөө бол нэг тиймэрхүү. Тэгээ жишээлх юм бол саяхан гарч ирдэг Renji болон Byakuya-гийн Shikai ийм байх жишээ нь. Тэгээ хамгийн сүүлчийн төлөв бол Bankai. Тэгээ энэ нь болохоор уг Зампактойн сүнсийг бүрэн гадаад ертөнцид бол гаргана. Сүнснийхэн бүх хүчийг бол 100% гаргаж ирээд тултуулна гэсэн үг. Тэгээ сүнснийхэн хүч гэх мэт бол ерөнхийдөө бол бэлтгэлээр бас Shinigami нэр бас сайжруулж байдаг. За ихэд үйл явдал руу шилжцгээе. Тэгээ хэд хоног Урихаратай сайхан бэлтгэл хийсний дараа бол манай эцгөөгийн хамтлагийнхан бол Ichigo, Sado, Orihime, Ishida болон Yoruichi нэр бол Урихарагийн дэлгүүр дээр сүнсний нийгэмлэгөөр явахаар цуглацгаадаг. Тэгээ яагаад Shinigami үсэн яддаг Ishida Shinigami болох Rukiag аврах гээд байна вэ гэхээр Rukiag баримтлаа авч явдаг хэсгээр бол Ichigo ирэхээс өмнө Ishida Renji жаахан балбуулсан. Тэгээ тэрэндээ жаахан дургуун хурч мөрөөд Quincy-ийн бахархал гэдэг зүйлээ бодоод заавал тэр Shinigami-аас бол нэг хариугаа аван гээд бол ингэ шаардлага зогсож байгаа. Тэгээд Урихара Senkaimon буюу сүнсний нийгэмлэг рүү орох хаалгыг нээж манай эцгөөгийн гангстерууд бол сүнсний нийгэмлэгтэй аяллаа эхлүүлж 1-21 дуурайг хүртэл орлогч Shinigami арга маань ингээд албан ёсоор дуусч байгаамаа. За тэгээд энэ хүртэл бол надтай хамт байсан баярлалаа. Тэгээд дараагийн 21-63 дугаар ангийн хооронд дүүрэн сүнсний нийгэмлэг аргыг бол утахгүй тэгээд утахгүй гэжтэй жоохон ажил хичээл их бол зав заяагаар оруулах болно. Тэгээд тэр хүртэл бол матаны згсэн. За. Bye bye.